Сайн байцгаана уу? Айл хөрш хүмүүс аль болохоор бие биенийгээ таньж мэддэг, адаглаад сайн мэдэхгүй ч минь тусаа мэдэж харилцан бие биенээ анхаарч байх нь уг нь бол хин хинтэй ач тустай. Эртний монголчууд суурин соёл иргэншилгүй нэг дороо шавалдан суудаггүй алзаас бие биенээ харах хуйцаар айл саахалд явцгаадаг байсан мөртлөө айл хүний амь нэг саахалд хүний санаа нэг хэмээн ярилцаж бие биедээ туслахыг эрмэлзэж ирсэн байдаг. Социализмын үед ч гэсэн орон сууцны айлууд хөршийн холбоо гэдгийг хэрэгжүүлж айл хөршүүд бие биедээ тус тэмтэй амьдрахыг үлгэрлэдэг байлаа. Гэхдээ энэ удаа бол сайн сайхан таатай хөршийн тухай биш, харин эсэргээрээ хор хөнөөлтөй тавтаргүй тавгүй хөршийн тухай. Бас гэмгүй байсан хэн нэгэн сошиал сүлжээний хохирогч болчиж мэдэх ийм нэг хэргийн талаар сэрэмжлүүлэг болгон ярих гэж байна. Та бүхэн минь тоглон сонсоорой. Америкийн нэгдсэн улсын Нью-Жерси мужийн Камберлендэд Вайнленд гэдэг нэртэй 780 гаруй мянган хүн амтай жижиг хот байдаг юм байна. Усан үзэм, жимсэг нь тариалахад таатай, үржил шимтэй хөрс шорооноос нь болоод энэхүү хотыг Вайнленд гэж нэрлсэн юм байна. Захар Латам гэдэг 21 настай сошиал медиад бас нэлээд алдартай 40 мянга орчим дагагчтай болсон TikTok-чин залуу энэ хотод амьдардаг гэжээ. Тэрээр анх 16 настай байхдаа Вайнленд хотын Төөрнхил замын дагуу байрлах эмээ өвгийнхөө гэрт ирж амьдрах болсон юм байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Захар Латамын ээж нь нас барсан учраас өвөө эмээгэндээ ирж амьдрах болсон гэж бичиж байгаа. Захар Латам 17 наснда Нью-Жерси мужийн үндэсний гвардийн цэргийн албанд татагдсан боловч удалгүй цэргээс чөлөөлөгдөж Вайнленд дахь эмээ өвгийнхөө гэрт эхнэр Сара Латамынхаа хамт амьдардаг байв. Захар өөрийнхөө машинаар хурдлах маш их дуртай байсан бөгөөд тэрхүү хурдныхаа тухай янз бүрийн бичлэгүүдийг TikTok-т оруулдаг гэжээ. Ямарваа нэгэн үйл явдалд бусдыг өдөөчхөд тэр хүнээс өөрт нь буцаж ирэх хариу үйлдэлт нь өөрийнхөө үзүүлэх хариуг аль хэзээ бодож боловсруулчихсан хүлээж байдаг нэг тийм хүн байсан гинэ. Тэр нь юу вэ гэхлээр машиныхаа хөдөлгүүрийг уралдааных мэт чангаар хангинуулад орон нутгийн гудамжаар маш их хурдтай тавхиад ойр хавийн хөршүүдийнхээ амгалан тайван байдлыг байнга алдагдуулдаг. Ингэснээрээ бол бусдыг өдөөж байгаа юм хэрэгэлдэ. Машиныхаа хөдөлгүүрийн дууг хангинуулан маш их хурдтай явснаасаа болж хөршүүдтэйгээ муудалцаж, хэрэлдэж, чөлдөж байгаа сөргөлдөөний бичлэгүүдэд TikTok хуудсанда олноор нь байршуулдаг байсан. Энэ байдлыг нь бол орон нутгийн хууль сахиулах байгууллагын ч сайн мэддэг байв. Иннээсээ болоод цагдаад ч мөн олон удаа дуудагдж байсан бөгөөд 2020 оны 4-р сард террорист гэмт хэргийн шинжтэй халдлага занл хил үйлдсэн гэдэг хэрэгээр насанд хүрээгүйчүүдийн хуулиар шийтгэгдэх болоод шүүх хурлаа хүлээж исэн байна. Захар Латам өөрийгөө олон нийтэд би бол хайхрамжгүй хариуцлагагүй тэрслүү залуу гэж харуулахыг хүсдэг байсан. Түүний энэ гаж тэрслүү байдал нь сошиал дахь нэр хүндийн маш их өсгөж, ингэснээрээ ч нилээд олон буюу 40 мянган дагагч үзэгчтэй болж чадсан байгаа юм л да. Тийм учраас өөрийнхөө энэ муу дүрэнд маш их хайртай, аль болохоор л тэрслүү муухай зүйлийг олон нийтэд үзүүлэхийг хэрхмэлдэг байсан. Ялангуяа бичлэгүүд дээрээ чанга хашгирч ойрлж шаарлаа тавьсан хүний үгийг тасалдаг, машинаач мөн маш чангаар ойрлуулдаг, байнга улаан гэрлээр эргэлт хөдөлгөөнүүдийг хийдэг. Энэхүү бичлэгүүдэд тавихтаа бол намайг сайхан зугаацсны төлөө эднэр ингэж буруутгах чинь. Би зүгээр л зугаацсан. Эднэр бол хизээч над шиг ингэж зоригтой зугаацж чадахгүй. Тэгсэн мөртлөө миний үйлдэлүүдийг тэнэгүүд ингэж л хүлээж авч юм да гэсэн утга бүхээ тайлбартайгаар тэрхүү бичлэгүүдэд тавьдаг байж л тэ. Мөн Захар хүүхдүүд болон ундаг дугуйчид их явдаг маш их хөл хөдөлгөөнтэй захын хорооллын замаар цагт 100 милийн хурдтайгаар мотороо архируулан давхитг нь зүгээр л бусдын бухимдлыг төрүүлээд болж жижиг хэрэг биш байсан. Учир нь энэ бол хэний ч амь насанд хүрч болох маш их эрсдэлтэй замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн том асуудал байсан. Захарын байрнаас 3-4 байрны цаана амьдардаг 51 настай Уильям Дарахам сүүлдээ бүр энэ хүүхдийн гаргаад байгаа асуудлыг шийдэх нь бараг миний үүрэг гэж бодох болсон байна. Хууль сахиулах газар буюу Нью-Жерси мужийн Бриджтонд байх Өмнөд Вуд мужийн шоронгийн ахлах ажилтнаар 19 жил ажиллаж байсан юм байна л да. Тийм учраас бусадтай байнга зөрчилдөж, хүмүүсийн өөдөөс байнга хэрэлдэж танхаардаг энэ хүүднийг сайн сануулга
өгье гэж бодож. Уильямыг хүмүүс Тими гэж дууддаг байсан бөгөөд тэтгэврт гарсныхаа дараа эхнэр Кэтринтэйгээ хоёул хийм цэвэрлэгээний компани ажиллаулдаг. Мөн 2 хүүгийнхээ хамт дөрвөлэн амьдардаг байжээ. Тэднийг Захарын байшингаас дөрвөн байшингийн зайд амьдардаг байсан болохоор Захарын машины дуу чимээ, хурд нь бол хүний сэтгэлийг байнга түгшээж, дургуйцлыг байнга хүргэдэг байсан. Гэсэн ч гэсэн өөрөө олон жил янз бүрийн гэмт хэрэгтнүүдтэй харьцаж байсан болохоор юу ч үзээгүй 18 настай хүүхдээ юу ч ярих үдэ гэж бодоод хүнтэй тааралдаж үг хэлэхээс аминдаа цааргалаад тэр нь уулзах дургүй байсан ч гэсэн хүж ирээд удаагүй байх тэр үедээ тэр хавийн нарийн гудамжаар машинаа орилуулад маш их хурдтай давхиад байсан учраас Тими түнд машина болгоомжтой барьж явахыг сануулхад оройн Захар өвөөгийнхөө хамт гэрт нь хурж ирээд хүндэтгэлтэйгээр уучлалт гуйсан байна. Гэвч тэр яг уучлалт гуйсан шигээ алдаагаа зассангүй. Амар амгалан байдал нь ч удаан үргэлжилсэнгүй. Энэхүү хөршүүдээ хүндэлтгүй бүдүүлэг байдал нь 2 жил үргэлжилж Тими тэр хоёрын дунд харилцааны таагүй байдал байсаар л байсан. Хөршүүд нь ч бас түүний энэхүү байдалд үнэхээр залхаж дургуйцж гүйцэд байлаа. Тэгжээд л 2020 оны 4-р сард Төөрнхил замд Тимигийн эхнэр Кэтринтэй муудалцсан юм байна. Энэ нь нөгөөх Захарын машины чанга дуу болон хурднаас болсон бөгөөд энэ үед цагдаа нар ч ирж Захарч бичлэгээ хийж байсан байна. Бичлэгийн үеэр Кэтрин Захарын машины цонх руу ойртон ирж хэд муудалцаж байхад Захар дотроос Кэтриний гарыг түлхэж байгаа хэсэг гардаг. Бичлэгийг харахад Захар эмэгтэй хүнийг түлхэж байгаа мэт. Гэтэл Захар өөрөө тайлбарлахдаа бол Кэтрин миний тохойд хүрсэн учраас би түүнийг өөрийнхөө биеэс холдуулсан гэж тайлбарладаг. Кэтрин ч бас тэр үеэр бичлэг хийж байгаа мэт утсаа барьж харагдаж байна лээ. Захарын хийж байгаа бичлэг нь сошиал сүлжээнд тавигдсан бөгөөд тэр бичлэг дээр Кэтрин чи одоо миний нэрийг тавих гэж байна уу? Тэг намайг Кэтрин гэдэг, харин Карин гэдэггүй. Энэ бол миний машины дугаар маркын ч бас тавь. Бүгдийг бичлэгтээ оруулаарай гэж Кэтрин өөрийнхөө сериалын дугаар, машины номероо хэлж байгаа бичлэгийг Захар TikTok-то тавьсан байна. Тэр хоёрын муудалцсан энэхүү бичлэгийг 3 сая удаа үзсэн байна. Доор нь маш олон хүмүүс сэтгэгдэл бичсэн бөгөөд сэтгэгдэл бичсэн хүн болгон шахмал Кэтринийг маш ихээр доромжилж, зарим нь бүр Кэтриний араас нь дагаж яваад дугуйг нь хагал, дугуйг нь зүс, машиныг нь мөрөг гэх мэтчлэнгээр дайрч давшилсан комментууд маш их байжээ. Ингэж одоо Кэтриний эрхэнд халтгахыг шаардсан бүгдүүлэг үг хэллэгтэй комментуудыг маш олноор нь үлдээсэн байна. Захар бас тэрхүү видеон дээр Кэтриний овог нэрийг дурдсан байсан бөгөөд маш олон хүмүүс энэ бичлэгийг шеэр хийж тэр байтугай сүүлдээ Кэтриний өөрийнх нь аккаунт дээр байсан бичлэгийг хүртэл авч шеэрлээд олон нийтэд түгэж байв. Тэгснээ Захар өөр нэг бичлэг тавиад хэрвээ энэ бичлэг маань 1 сая үзэлттэй болох юм бол би та нарт Кэтриний гэрийн хаягийг зарлана гэж хэлж байжээ. Ингэж одоо олон нийтийн сүлжээнд тэдний гэр бүлийг маш эвгүй байдалд оруулан бичлэгээ тавьсны дараа нэг өдөр эхнэр нөхөр хоёр хашаандаа юм хийгээд байж байтал Захар тэдний хажуугаар машинтайгаа явж өнгөрсөн бөгөөд "Хөөе Карин, бидний бичлэг маш их олон үзэлттэй байгаа шүү" гэж хэлээд өнгөрсөн. Мэдээж энэ үедээ бол бас л мөн бичлэг хийж байсан байна. Ингээд 2020 оны 4 сарын 26-нд Захарын амласан ёсоор бичлэгийн үзэлт сая давсан тул Карины гэрийн хаягийг олон нийтийн сүлжээнд ил болгосон байна. Гэхдээ бол хэн түүний хаягийг олон нийтийн сүлжээнд тавьсан нь бол тодорхойгүй байсан. Захарын тэрхүү бичлэг олон нийтийн анхаарлыг маш их татсан учраас Төөрнхил зам руу явж байсан хүмүүс эсвэл зарим нь бүр Төөрнхил замыг бүр зорж очоод Дарахамын гэрийн гадуур нь явж өнгөрөхдөө машина албаар хүчтэй чангаар хаазалж маш их хурдтай явж өнгөрдөг болов. Тэгснээ удаачгүй Захар дахин нэг TikTok-ийн нийтлэлдээ миний TikTok-ыг харсан хүмүүс Карины гадуур машинтайгаа эргэлдэх болж тэрнээс нь болоод Карин намайг цагдаад байнга матаж байна гэсэн утгатай пост оруулж ингэснээр олон нийтийн дургуйцлыг бүрч хөтөж байлаа. 21 настай Дарахамын хүү гэр бүлийнх нь хаягийг олон нийтийн мэдээллээр нийтлсэнд бухимдан Захартай уулзахаар түүний машин руу ойртон очиод машинаасаа буугаад ирэхэд Захар чи хол очиж тоглол хогч шүү би хутгатай байгаа гэж хэлсэн ч Дарахамын хүү түүн рүү очиж тэр хоёр Захарын машинд барьцалдан авсан байна. Энэ үеэр ч мөн Захар бичлэгээ хийж байсан бөгөөд олон нийтийн сүлжээнд нэмэлт контент болгон энэ бичлэгээ оруулжээ. Карины хүү намайг ирж зодсон гэх байдлаар улам их дуйлан үсгсэн. Дарахамын гэр бүл өмгөөлөгчийн зааврын дагуу хид хідэн хууль сахиулах ажилтан шүүхийн дээд шатны шүүгчдэд өргөдөл гаргаж хандсан. Тэр хүмүүсийн зарим нь ч гэсэн мөн
Захарын ойролцоо амьдардаг байсан учраас түүний зам байдлыг мэддэг байж л дээ. Хотын олон иргэд ч мөн бусдын нэр хүндэд халдаж аюулгүй амьдрах эрх чөлөөнд нь занал хийлж Дарахамын гэр бүлд аяар занал хийлж байна гэж үзээд Захарын талаар Вайнландын иргэд цагдаад гомдол гаргасан байна. Гэсэн хэдий ч цагдаа нар COVID-19-ийн халдварын улмаас шүүх болон олон нийтийн байгууллага хаагдсан гомдлыг нь хүлээж авч шийдвэрлэх боломжгүй гэж мэдэгдсэн байна. Тимийн гэр бүлийнхэн түүний өмгөөлөгчд 4-р сарын 29-нд энэхүү асуудлыг Вайнландын цагдаагийн даргын үүрэг гүйцэтгэгч Педро Кашианод хандсан боловч мөн л дээрх хариу өгсөн байна. COVID-19-оос болоод шүүх хаалттай байгаа гэдэг хариу өгсөн. Педро Кашиано хэлэхдээ бид нар таны гомдлыг хүлээж авч болох ч гэсэн шүүхийн байгууллага нэгэнд хаагдчихсан ажиллахгүй байгаа учраас шийтгэл оноох ямар ч боломж байхгүй. Түүнээс гадна кибер дарамтын хэргийг бол тусад нь прокуратурт зөвшөлдсөж байж шийдэх учраас мэдээж хойшлно гэсэн тийм хариу өгсөн юм байна. Сошиал сүлжээний дарамт хүчирхийллээс залхаж хямарсан Тимигийн гэр бүл хууль сахиулах байгууллагуудаас авсан урагшгүй явцгүй байдал ямар ч арга хэмжээ зохицуулалтгүй байдлуудыг хараад ер нь цаашид төвчгэд хэцүү болсон байна. 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Тимигийн 17 настай хүн дугуйгаа унаад явж байтал Захар түүнийг машинаараа мөргөсөн. Тимигийн гэр бүлийнхэн цагдаа нар ер нь өнгөрсөн хугацаанд тэдний олон удаагийн гомдлыг нь хүлээж аваад ямар ч дөрвтэй арга хэмжээ авахгүй байсан сэтгэлэн гонсоосон тэд нар асуудлыг ер нь өөрсдөө шийдвэрлэхээс аргагүй гэж үзсэн байна. Захарыг гэртээ ирэхийг хүлээгээд төөрн хилийн зам дээр түүний гэрлүүгээ ирэх Бэлтийн ойролцоо ачааны пикап машинтайгаа хүлээж агаад ирж явааг хармагц Тими Захарын замыг хаахын тулд Бэлтийн дэргэд машина хөндлөлтүүлэн тавьсан байна. Захар эхнэр Саратайгаа машиныхаа урд талын суудал дээр суусан. Харин арын суудал дээр Захарын хоёр найз нь ингээд дөрүүлээ ирцгээж байж. Ингээд тэд хоорондоо муудалцсан, цохилцож, зодтолдож эхлэхэд Захар гараж руугаа зугтсан учраас бүгд түүний хойноос дагаж гараж руу ноццгоосон. Тэдний тулаан гэх юм уу, зодоон гэх юм уу Захарын гараж руу шилжээд гараж дотор зодтолдож эхлэхэд Сара нөхөр Захар руу хай бойл хэмээн хашгирч байсан. Захарч түүнийг сонсоогүй. Тэр үед бас нэг буун дуу гарсан байгаа. Захартай зодтолдож байсан Тими тэр зүг рүү харвал хүүн хоёр гараараа толгоогоо салаавчлан доошоо суусан байх өгөөд гарыг нь даган цус урсаж байхыг хараад хүүгээ буудуулчлаа гэж бодоод туслагаар эргэж харах хооронд Захар түүний суг руу утгалсан байна. Гэтэл энэ үед Тимич тэр Захарч тэр өвхлийн шарх авснаа ойлгоогүй. Учир нь тэр үед хутга Тимигийн уушгийг нэг татгсан байсан. Ихэнх тохиолдолд энэ нь шууд өвхөлд хүргэдэг юм байна л да. Хэдийгээр энэ үед маш их эмх замбраагүй зүйлүүд болж байсан ч гэсэн Захарын бичлэг хийхээр тохируулж барьсан утсанд нь бичлэг нь хийгцээр л байсан. Тимиг маш ихээр цус алдаж байгааг харсан Захар тэр дороо 911 руу залгаж дуудлага өгсөн. Түүний 911-т өгсөн дуудлагын бичлэг бас байдаг юм байна лээ. Удалгүй цагдаа төргнийхэн ирж Тими эмнэлэгт хүргэгдсэн боловч 21 цаг 19 минутанд нас оржээ. Додооны үеэр Захар зөвхөн дахинда дөргөлт авсан бөгөөд Вайнландын цагдаагийн газар мэдүүлэг өгөхөөр очихдоо Тимиг нас орсон гэдгийг мэдсэн байна. Айцалтын үеэр офицер түүнээс таныг хүний амь насанд онц хүнд гэмтэл учруулсан, онц хүнд байдлаар танхаарсан, хууль бусаар зэвсэг эзэмшсэн, бусдын биед гэмтэл учруулахыг завдсан эргүүдээр буруутгаж байна. Энэ юу гэсэн үг болохыг та ойлгож гинүү гэхэд Захар Тими гэж эргээ шууд хүлээсэн байна. Цагдаа Тимиг нас орсныг Захарт хэлэхэд тэр өгсөн гэж юу гэж асуугаад гүү ээлгүүдээ үнэн үү гэж хэлсэн бөгөөд бичлэг дээрээ энэ үгийг сонсоод нэлээд шоконд орж байгаа харагдаж байна лээ. Офицер түүнд хандаж та юу мэдэрч байгааг би мэдэхгүй байна. Хизээч олж мэдэхгүй гэдэгтээ ч бас найдаж байна гэж хэлээд анхны ярилцлага нь дууссан байна. Мэдээж тийм үед ямар мэдрэмж төрхийг бид нар лав энэ насандаа мэдрэхгүй байх л та. Цагдаа гараа явсны дараа залуу хүү Захар их л харамссан байдалтай өрөөнд дотор холхиж уйлж байна. Мэдээж нас барсан Тимигийн хойноос харамсаж уйлахаасаа илүүтэй өөрийгөө өрөвдөж, өөрийнхөө амьдралыг үгүй хийсэндээ л уйлж байсан байх л та. Тэрхүү анхны ярилцлагын дараа Захарыг шууд баривчилж 1-р зэргийн хүндрүүлсэн хүн амны хэрэгт мөн 2-р зэргийн хүндөвтөр халдлага болон бусад янз бүрийн хэрэгүүдэд буруутган баривчилсан байна. Ашуудан харамсаж байгаа Тимигийн гэр бүлийнхэн болон бусад хүмүүс эсэргүүцэж байсан ч гэсэн прокурорууд Захарыг шүүх хурлаас өмнө булжээ. Учир нь Захар $40,000 бонд байршуулсан бөгөөд суллагдсныхаа дараа
Флорида муж руу нүүсэн учраас шүүх хурланч мөн Флорида муж руу шилжих зөвшөөрлийг авсан байна. Эрхчлөөтэй болсон Захар Флоридагийн Форт Мэрис хотод Infiniti гэдэг автомашины дилерийн газар автомашины худалдаач нар ажилд оржээ. Тэрээр суллагдсныхаа дараа бас л Форт Мэрис хотод AK-47 загвартай BB буугаар зэвсэглэн хамт ажилдаг жолоочтой буу тулган занал хийлсэн. Мөн тэр жолоочийг санаатаагаар зодохыг завдсан хэрэг үйлдсэн бөгөөд энэ түүний 2 дахь удаага давтан үйлдэж байгаа хүндрүүлсэн гэмт хэрэг болж байгаа юм байна. Нөгөө урд нь Захар Ли Каунти шоронгоос $40,000 байршуулж суллагдсан гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл энэ үйлдлийн дараа Нью-Жерси мужаас түүнийг болцолтойгоор суллагдсан тушаалаа хүчингүй болгосон. Захарыг суллагдаад ажилд ороод дахин гэмт хэрэг гаргаад явж явах үед хөөхий Тимигийн гэр бүлийнхэн бол үхлийн аюултай мөргөлдөөнд голлох үүрэг гүйцэтгэсэн гэдэг шалтгаанаар яллагдаж байсан. Амберленд мужийн прокурор Кейтрины гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдэл энгийн халдлага үйлдсэн гэж буруутгасан байна. Хоёр хүүгийн мөн хууль бусаар бусдын эзэмшил газарт нэвтэрсэн танхаан гэмт хэрэг үйлдсэн гэдэг шалтгаанаар мөн л буруутгажээ. Гэхдээ тэдний хинж бол хоригдоогүй өнгөрсөн байна. 2020 оны 5 дугаар сард болсон уг хэргийг хэлэлцэх Нью-Жерсигийн тангарахтны шүүх хурал саяхан буюу 2023 оны 3 дугаар сарын 30-нд болжээ. Яллагдагч Захарын өмгөөлөгчийг үг хэлэх үеэр шүүх хурлын бичлэгийг хийсэн камерын дурн шууд тэр бүдүүн махлаг биетэй Тимигийн том хүүгийн тодруулан харуулж байгаа нь надад бол шүүх хурлыг үзэж байгаа хүмүүсийн толгойд хөөхий Захар бол бяр муутай болохоор яах аргагүй хамгаалт хийсэн юм байна гэдэг бодлыг төрүүлэх зорилгоор тэгж биччихтэй гэж би бодсон. Яг тэр зургийг ингэж харуулангуудаа Захарын өмгөөлөгч нь яриагаа эхлэхдээ бараг л шууд өөрөөс нь 300 футын илүү жинтэй 3 хүнд зодуулахаас татгалзсан учраас л энэ залуу энд сууж байна гэж яриагаа хэлж юм лээ. Захар бол гэр бүлээ болон өөрийнхөө амьдралыг эзэмшил газрыг хамгаалахаар өөртөө тултаар ирсэн хүмүүсийн өөдөөс аргагүй хамгаалалт хийсэн. Тэгэд ч тэрээр бичлэгэн дээрээ би хутгатай байгаа цагдаа дуудлаа гэж удаадараа сануулсаар байхад бусдын эзэмшил газрын хөлийг хууль бусаар давж орж ирсэн. Өөрлүүн дайраад ирсэн 3 том биетэй хүнээс ийм туранхай шавилхан биетэй залуу өөрийгөө болон гэр бүл эд хөрөнгөө өөрөөр яаж хамгаалах ёстой байсан юм бэ? Нөгөө талаар гэмт хэрэг үйлдэх хандлагатай гэсэн таамаглалаар бусдыг буруутай гэж шууд үзэж болохгүй. TikTok-оор гэмт хэрэг хийх хандлагатай зүйлс оруулсан байлаа ч гэсэн гэмт хэрэгтэй урьдаас бэлтгэсэн гэсэн үг биш хэмээн өмгөөлж байсан. Охирогчийн өмгөөлөгч нь болохоор Захарын эзэмшил газарт нь гадны хүн дайраад орж ирлээ гэхэд ялагдсан мэд дүр үзүүлж гараж руугаа ороод эндээ оруулаад гинэт дайрч зэвсэг гаргаж байгаа нь бол санаатаа бэлтгэсэн үйлдэл. Тэр хутгийг бууг ерөн зэвсгүүдийг бол урьдаас бэлтгэсэн байна. Яллагдагч Захар өөрийнх нь эзэмшилд хүн орж ирэхийг урьдаас мэдчихсэн. Яагаад тэгэхээр тэр өөрөө тэднийг өдөө хатгаж байсан учраас хизээ нэгэн өдөр төвчээр нь барагдаад өөр дээр нь ирнэ гэдгийг мэдчихсэн. Үнэхээр тэгж өдөө хатгаж тимийг санаатаа алаагүй юм бол яагаад эзэмшилд нь гадны хүн ороод ирэхэд эхнэрээ дагуулад гэрлүүгээ зугтаж ороод хаалгаа төгжөөд 911-т дуудлага өгч болоогүй юм бэ? Тимигийн гэр бүлийнхнийг эрхийг хүлээгээд гэртээ хутга бэлтгэж тавьчихад байж байсан байна. Тими байхгүй болж 2 хүүхэд нь өнчөрч эхнэр нь бэлэвсэрч үлдлээ. Захар бусдыг үхэлд хүргэж хөнөөснөө ухамсартайгаар буюу санаатаагаар үл тоомсорлож байгаа нь бол ёс суртахууны хим хэмжээг давсан зохисгүй үйлдэл хэмээн өмгөөлөгч нь хэлсэн. Тимийг хутгалуулаад эмнэлэгт ирэхэд хүлээж авсан хүлээн авахын эмчин шүүх хурал дээр гэрчээр оролцохдоо талигачийг эмнэлэгт авчирхад түүний биед ердөө 50 мг орчмол цус үлдсэн байсан. Ихэнх цус нь түүний цээжний хөндий болон хувцс руу нүүлэгдсэн байсан гэж хэлсэн байна. Нэгэсэндээ эмнэлэгт ирэхдээ бол бараг цусгүй болчихсон байсан л их судтай юм байна. 50 мг гэдэг бол одоо маш бага хэмжээний цус. Прокурор шүүх хурлын турш Захарыг энэхүү зодооныг өдөөсөн гэдгийг баталгааг оруулж байсан. Олон нийтийн сүлжээгээр Захар эхлээд Кейтринийг зохиж, хараа нь гэрээг нь гадаа очиж хашгирч мөргөлдөөнийг өдөөсөн хэмээн хоорондоо маргалдцгааж байв. Нью-Жерсигийн хуулиар бол яллагдагч өөрийнхөө эзэмшлийн бүсэд байсан ч гэсэн гадны хүн дайрч ирэхэд зугтаж ухрах үүрэгтэй. Угаалгах юм бол аав хүү дархаамчуудыг ирэхэд тэд гэрлүүгөө ороод цагдаа дуудах хангалттай хугацаа байсан. Тэгэхээр Захарын хүч хэрэгэлсэн нь бол хууль зүйн үндэслэлгүй буруу зүйлээ гэж мэдэгдэж байсан.
Гэвч нөгөө тал нь бол дахаар гэрлүүн хүмүүс халдлага хийхэд гэр орон өмч хөрөнгө найз эхнэрийг хамгаалж аргагүй хамгаалт хийсэн. Энэ нэг хүн таны гэрт орж ирээд таныг зодохыг хүлээгээд байж ах шаардлагагүй. Байшин руу ч орж ирэхээс өмнө урьдчилан сэргийлж ямар нэг хамгаалах үйлдэл хийх ёстой. Хүн гэрээсээ хол эзэмшлээсээ хол явж явах үед бол ухрах буюу айх болгоомжлох үйлдэл хийх ёстой. Харин гэр орноо хамгаалахын тулд бол хүч хэрэглэх нь зөв гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байсан. Иймэрхүү байдлаар хоёр талаас ихээхэн маргаан дагуулж байлаа. Хамгийн гол яригдж байгаа зүйл нь бол тимийг үхэлд хүртэл нь хүч хэрэглэх ноцтой үндэслэл байсан уу гэдэг асуулт юм. Шүүх хурал хаалтын мэтгэлцэн болон шүүгчдийн зааварчилгааг сонссны дараа хангарахтны шүүхийн бүрэлдэхүүн тусдаа харилцаж эхэлсэн бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Уильям Дарахамыг үхэлд хүргэсэн яллах дүгнэлтийг юу гэж үзэж байна вэ? Захар Латамыг буруутай гэж үзэж байна уу гэсэн хариултанд шүүгчид бүгд түүнийг буруугүй гэж хариулснаар 2-7 хоног үргэлжилсэн тангарахтны шүүхийн хурлын эцсийн дүгнэлтээр Захар Латамыг буруугүй гэж үзжээ. Шүүх хурал даргалсан ахлах шүүгч хамгийн сүүлд шүүх хурлыг хааж хэлэхдээ оюун Захар Латам та өөрийгөө маш амжилттай өмгөөлж чадсан ч тэр үеийн явдлууд болон түүний үр дагаврыг цаашид анхаарч амьдрах ёстой. Дарахамын гэр бүлийн гишүүдэд тайвшрах юм бага байна гэдгийг би ойлгож байна. Гэхдээ энэ бол манай улсын шүүхийн систем. Шүүх ийм байдлаар л ажилдаг. Ялагч гэж байдаггүй. Хүн бүхэн яллагдагч. Гэтэ манай энэ шүүхийн тогтолцоо бол хамгийн сайн шүүхийн тогтолцоо. Ийм байдлаар ч бид ажилласаар ирсэн, ийм байдлаар ч цаашдаа ажиллах ёстой гэж хэлжээ. Гэхдээ одоо бол Захар Латам 2021 оны 1-р сард жолоочд буу тулгасан хэрэгээр Флорида мужид ял сонсож магадгүй хэвээр байгаа юм байна. Шүүх хурлын тов нь бол одоохондоо гараагүй байгаа гинэ. Нэг ийм хэрэг байлаа. Нэг залуу TikTok-то олон дагагчтай болохын тулд бусдыг өдөөн торхирчаад ялгүй үлдэж чадж байгаа нь бол үнэхээр таагүй. Үхэл үтэн нэг айлын хүмүүсийг өөрийнхөө буруу муухай үйлдэлээр сошиалын бай болгож, байр байшингийн хүртэл олонний анхааралд өртүүлж, хаяг адресыг зааж, хамаг сэтгэл мэдрэлийн тавгуутуулж, уурлуулсныхаа эцэст амийн хохироогоод гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь хуулийн өмнө бас буруутай олжиж байгаа шүү дээ. Өөрөө тэгээд гэмгүй үлдэж байгаа нь бол үнэхээр надад бол харамсалтай санагдсан. Ер нь тэгээд ямар нэг зодон цохон хутга шуугны хэрэг дээр ихэвчлэн үдсэн хүн хохирогч болоод өөрийгөө хамгаалсан хүн ялтан болох тохиолдол бол нэлээд их байдаг юм шиг надад санагддаг. Бас энэ Монголын Facebook сошиалд өөрөө хохирогчийн дүрд тоглоод өөрийнхөө дургу байгаа хэн нэг хүнийг олон хүмүүсээр үзэн ядуулаад нэг өсөндө чаддаг гэх юм уу да бусдыг чаддаг. Тиймэрхүү хүмүүс бол мэр сэр байгаад байгаа юм шиг санагддаг. Тэгэнгүүтээ өөрөө их өрөвдүүлээл их зовсон зүдэрсэн хүний дүрд тоглонгуудаа нөгөө хүнийг бүр ингээд байхгүй болтол нь үзэн ядуулцдаг. Тийм их муухай хүмүүс бас байна. Ер нь тэгээ хөөрхөн амтай энэ гэр бүлийнхэн бол мөнгө төгрөгнөөсөө шалтгааллаад өмгөөллийнх нь хүч нь бол нэлийн сул байсан байх гэж би бодоод байгаа. Тэрнээс уул нь бол ялж болохоор юм шиг санагдах юм. Дээрээс нь тэр яллагдагч Захар болохоор сошиалын инфлюенсер нөхөр юм болохоор олон хүмүүсийн анхааралд байснараа тэр залуу бол нэлээд ашигтай байрлал зогсчихсан харагдаж байгаа байхгүй юу? Бас дандаа нөгөө бусдыг буруутгаж өөрийгөө зөвтгөөд бичлэг хийж байгаа юм чинь бодвол ингэж байгаа хэлтэй аль болохоор нөгөө уурсан, хашгирсан олонний нууданд үзэмжгүй харагдах үст тиймэрхүү бичлэгүүдийг түүж тавиад тэгснээрээ бол өөр дээрээ хандлт авдаг байх л та. Мэдээж ер нь ууралж хашгирчсан хүний бичлэг гэхээр ямар л олигтой юм байх вэ? Тэгээ тэрийг үзсэн хүмүүс бол тэр ууралж хашгирчсан хүнийхээ эсрэг байр суурин дээр зогсон шүү дээ. Би бол энэ дээр нэг жишээ хэлж мэднэ. Нөхөр нь бол ингээд хүн харахад айгүй дараахан царайтай. Тэгсэн мөрчлөө гэртээ бол ихнэрээ одоо ингээд хүмүүсийн нүднээс далд ингээд байнга зоддог, дарамталдаг, хүчрхийлэгч байгаа. Эхнэр нь бол харин эсрэгээрээ жоохон шулуухан хүүхдэд түргэн зантай эмэгтэй байхгүй юу? Манайхны хэлдгээр бол нэлээд нүүрмгийн эмэгтэй. Гэтэл нөгөө эмэгтэй нөхрийнхөө одоо намайг ингээд зодсон, дарамтлсан гэдгийг мэдүүлэнгүүт хүн болгоно нөхрийнхэн талд ороод эхнэрийг буруутгаал эн чин бол одоо галзуу хөөхөн юм чин, эн чин бол амтаа хөөхөн юм чин. Мэдээж одоо нөхөр нь л хөөхөн амтаа аргаа бараал ингэсэн байх. Хөрийгөө өста байж ядтланд оромжилсан байх. Гих мэтчлэн яриад. Тэгэл үнийн эрэхтэй бол яг эсрэгээр байдаг. Иймэрхүү
харагдчихэдэг жишээнүүд мэднэ л дээ. Америкийн болон гадаадын ихэнх хуулиудад байдаг өөрийн эзэмшил гэдэг юм чинь тухайн хувь хүний хувьд халдшгүй дархан хэлнэ болж байгаа учраас яалтчгүй энэ бол буруутай үйлдэл болж байгаа. Орон байрных нь хэлийг давж ороод гараж дээр нь дахиж очиж зодтолт нийт чинь одоо энэ бас нэг талаараа буруу байхгүй юу? Монгол улсад бол газрыг бүрэн хувьчлаагүй шүү дээ. Тэгсэн мөртлөө малчид чинь одоо хөдөө бэлчээрээ булаацалтаад, худгаа булаацалтаад бие бинийгээ алж байсан тийм тохиолдол Монголд бол хэд гарсан юм лээ. Хөдөө малчтын хувьд бол хувийн эзэмшил газар гэж нэг байхгүй болохоор энэ хэрэгүүд чухам яаж шийдэгдэж байсан байгаа. За ингээд саатан сонссон та бүхэндээ баярлалаа. Сэтгэл зүрхээ зориулан хийж байгаа энэхүү бичлэгүүдийг маань үзэж намайгаа дэмжихийг хүсвэл донешн хийгэрэй гэж хэлье. За дараа уулзтлаа баяртай.